Өнөөдрийн бичлэг бол ерөөсөө бизнесийн холбогдлолтой биш, арай илүү хувь хүн талаас холбогдлолтой, илүү өөрийгөө ойлгох талаасаа илүү одоо юм байгалийн флоутэй хамт хөвөөд ингээд зовлонгүй зорилгодоо хүрэх, зовлонгүй аз жаргалтай амьдрах. Заавал би зовж иж аз жаргалтай амьдрах биш, би зүгээр л байгалийн одоо ингээд нар манддаг, жаргадаг урсгалтай адилхан тэр урсгалыг, байгалийн урсгалыг дагаад адилхан хамт хөвж яваад тэрийгэ хөвж явахын хажуугаар юм зовлонгүй зорилгодоо өрөө, зовлонгүй мөнгө болоо, зовлонгийн бизнес амжилтанд төрээд, зовлонгүй контент бүтээгээд те яаж тэг зовлонгүй өөрийнхөө зорилгодоо хүрэх юм бэ гэдэг хувьдаа айгүй сонин ашигласан нэг юм аргыг та бүхэнд хуваалцаж үзсэн юм. Тэр нэхлээр хэрвээ та яг надтай адилхан ямар нэгэн зүйлтэй өөрийгөө наацсан заяа одоо чи би яг ийм байх ёстой, би ийм биш болохоор одоо ингээд өөрийгөө байнгын суг байна, би өөрийгөө байнгын муу байна, яасаа арчаагүй, өглөө бос чадахгүй байна, хичээхгүй байна, хангалттай мөнгө олохгүй байна ч юм уу те. Одоо чиний үеийнхэн тэгэж явж байгаа өөрийгөө байнга буруутгаж өөртөө байнга тэмцэлдэж явдаг болвол тэгээд би таны яг дотор байгаа мэдрэмжийг амар мэд чинийг юм ингээд зангирцсан юм шиг зангирчаад нэг юм тавихгүй байгаа юм шиг нуун дээр ч амар хачаа байгаа юм шиг тийм мэдрэмж байгаа. Тэгээд би цаг тийм байсан. Тэгээд яг энэ өнөөдрийн та бүхэнд ярих гэж байгаа ойлголт намайг ингээд бүр нуруунд дээр байцсан юм ингээд бүр авч хаяад тэр зангирааг тайлаад тавьж явуулаад гэтээ тавьж явуулаад ирсэн хэрнээ миний хүсчихсэн зорилго би өмнө заавал энийг хийнэ дахад болохгүй байсан юм маань тэрийг за энийг хийхгүй байсан ч яах вэ гэж би бодож эхэлснээс хойш бүр илүү үр дүн гаргаж эхэлсэн байхгүй. Одоо чи миний заавал энийг хийнэ гэж би бизнесийн нэг юм дээр одоо чи хобби яг юу гэдгийг хэлмээргүй л гэхдээ яг миний би энийг заавал хийнэ гэж бүр ингээд бүр өдөр шөнөгүй нүдэд хахад үнэхээр болохгүй оролдох тусам хүчлэх тусам улам хэцүү болоод исэн юм маань за энийг бүтэхгүй юм байна хаяад би 2 хоногийн дараа ирсэн чинь амар олон гой санаа төрөөд тэрийг нь оролдож үзээд туршихад амжилттай болсон байхгүй. Тэгээ би нэг аргыг улам туршаад судлаад үзээд тэгээ тэр одоо аргыг тухай та бүхэнд хуваалцах гэж байгаа юм. Тэгэхээр тэр арга нь юу вэ гэхлээрээ айгүй олон юм философийн үндэслэгөөр ч юм уу эсвэл янз бүрийн scientifically ч юм тайлбарлагддаг. За жишээ нь одоо хятадын даоизм юу гэдэг вэ гэхлээрээ wu wei буюу одоо non effort, non action буюу үйлдэл хийхгүй байх гэж тайлбарлав. Гэхдээ яг нэг юу ч хийхгүй суугаад байх биш. Хамт ингээд байгалийн урсгалтай хамт хүүх гэж тайлбарлагддаг. Бас өөр эсвэл зүгээр философи янз бүрийн одоо quantum physics талаас юу гэж нэрлэдэг вэ гэхээр effortless living буюу одоо хүчин чармаалтгүй амьдрах гэж нэрлэгддэг. Эсвэл одоо stoicism дээр те грек stoicism дээр хүртэл нэг amor fati гэж нэрлэдэг. Amor fati гэдэг нь одоо шинэ амьдралд юу ч болж болно. Тэр болгоныг одоо ингэж тэрвэрж ав, embrace гэж хүлээмжшүү гэж ойлгодог. Юу гэсэн үг вэ гэхээр миний хувьдаа л одоо миний л хувьдаа зүгээр юуны ойлгох дуртай зүгээр одоо тавьж явуулах өөрийгөө ямар нэг юмах салгах урлаг гэж тайлбарлалтай. The art of detaching буюу attach гэдэг чинь ямар нэг юм таатай өөрийгөө холбох гэсэн үг шүү дээ. Би одоо content creator ч юм уу, би fitness гэдэг хүн ч юм уу, ямар нэг юм би ийм гэж холбохыг хэлж байгаа. Харин detach гэхлээрээ тэрнээс өөрийгөө салгаад the art of detach гэхээр өөрийгөө юмнаас салгах урлаг гэж байгаа. Тэгээд одоо жишээ нь өөрийгөө юмнаас салгах нь яагаад эсэргээрээ тухайн зүйлд амжилт үзүүлэх амар том магадлал болчиход байна гэхлээрээ өөрөө бид нар жоохон байхаас ахуулаад нэг идея, нэг ойлголт бид нарыг зөв гэж бодож өссөн нэг ойлголт байгаа нь хүн хөдөлмөрлөх ёстой, хүн хичээх ёстой, хүн одоо сайхан амьдрахын тулд зовох ёстой, зовхгүй байгаадах юм бол нэг юм буруу байгаад байна. Ингээд сайхан өдөр болгон ямар нэгэн байдлаар зовох ёстой, зовж иж тэрний араас сайхан амьдралыг би хүртэх ёстой гэж боддог тийм. Одоо чинь ингээд дээр үеийн үлгэр домог дээр тийм те янз бүрийн цэргүүд, баатрууд хэдэн өдрийн турш хэдэн цагийн турш бүр асар ихэм золиослж бүр дайн байлдаан хийж амиа золиослон байж асар их хүний одоо энэ дээр золиос гарч иж бөө юм болж иж үстд нь ялсан шагналаа хүртдэг тийм нэг юм бид нар тийм байдаг шүү дээ те. Бид нар тэрийг л зүг гэж боддог. Би хичээхгүй болвол би аз жаргалтай байх ирэхгүй гэж боддог. Би хөдөлмөрлөхгүй болвол би муу байна гэж боддог. Тэгээд өөртөө тавьсан тэр нийгмийн тавьсан стандартыг тохируулаад тэрэнд тохирохгүй болгоод бид нар өөрсдөө тэмцэлдэж эхэлдэг, өөрийгөө харааж эхэлдэг, өөрийгөө буруутгаж эхэлдэг. Нэгсэндээ өөрийнхөө эсрэг байгалийн тэр урсгалын эсрэг тэмцэлдэж эхэлж байгаа юм. Тэгээ яг л ерөөсөө хүчтэй урсгалын эсрэг явах гэж оролдох юм бол юу болдогтой адилхан ямар ч тэн дээр юм нэмэрлэхгүй харин урсгал дагуу бид нар явах юм бол ямар гоё цааш явждаг үлээ те. Яг тэрнтэй адилхан философи гэсэн үг. Юу вэ гэхээр та бидний заавал хийх ёстой гэж улам хичээгээд байгаа хүчлэх буюу тэр force хийгээд байгаа зүйлүүдийг тавьж явуулах нь эсэргээрээ тэр зүйлийг яг achieve хийх амар том боломж өгдөг. Одоо чинь би зүгээр амар хувьдаа энийг хамгийн их мэдэрч ирсэн жишээг таагаад хуваалцъя. Би жоохондоо 10 жилдээ Dota гэдэг тоглоом тоглодог байсан. Dota 2-ыг мэдэх бах те. Одоо CS:GO-тэй адилхан Dota гэдэг тоглоом байна. Мэддэг хүмүүс нь мэдэн, мэдэхгүй хүмүүс мэддэг байх.
Тэр тулан дээр яадаг вэ гэхээр ингээ хожих тусам дараагийн ранк одоо шинэ ранк руу ордог байхгүй. Тэгэд би нэг удаа зүгээр ингээд нэг удаа тоглож байгаад ингээд өдөржингөө хожоод байсан байхгүй. Хожигдохгүй байсан. Би зүгээр л нэг өдөр гэртээ ирээл тоглоод тэгсэн чинь хожигдсан. Тэгээд за нэг хожигдлаа тоглож игээл. Тэгээд хожоол байсан байхгүй. Би 7-8 дараалж үйдсэн. Тэгээ оройн бүр баахан цаг тоглолцсон. Би шинэ ранк буюу нөгөө ранк ап хийхэд ганцхан тоглолт дутцсан. Тэгээд би ганцхан тоглолт дутцсан гээд би тэр тоглолтын дээр амар хичээ тоглосон байхгүй. Яагаад би ялагдаж болохгүй гэ бүх хичээл бүр хамгийн төвлөрөлтөйгээр тоглоод тэн дээр хожигдвоо. Тэгээд за ганц хожичигээд бүр ганц хожичигээд зүтгээд исэн, бүр улам хичээгээд исэн, улам хүчлээд исэн, бүр хамгийн байж удах бүх юма хийсэн хожигцаараад бүр ерөөсөө ах ихснээсээ муу юм орсон байхгүй. Тэгээд за зэнд бүтэхгүй мэн боли гэдэг ин хайцсан байжгаад тэгээд дараа бүр хэд хоногийн дараа дахиж ирээд нэг тоглоход явсараад өөх нь хожцоороод ранк ап руугаа би амар зовлонгүй үрцэн байхгүй. Тэгээд би тэндээс хамгийн их ойлгоод дарааны ойлголтыг ойлгосноор юу гэж холбож ойлгосон бэ гэхээр зүг. Яг үнэндээ бид нар аливаа зүйлийг хэд өөрийнхөө хүчлэх гэж оролдох юм бол тэр болдоггүй юм байна. Ерөнхийдөө яг дотор ингээд таны дотоод тэр мэдрэмж чинь ингээд байглаасаа ингээд naturally одоо flow гэж байна шүү дээ. Урсаад ингээд бүр гараад байгаа зүйл бол яг байгалийн энергитэй тэр урсгалтай хамт бид нар хөвөөд үр дүн гараад байд юм. Эсэргээр тэр байгалийн урсгалын эсрэг өөртөө тэмцэлтэд өөрийгөө үгүй гэдэг ах юм бол тэр тусмаа улам та зорилготой хүүд хэцүү байд юм гэдэг би анзаарсан байхгүй. Одоо энэ дээр би бас өөрийнхөө аягүй сонирхолтой жишээг байхад би сүүлийн яг 10 сар орчим яг тасралтгүй жимд явж байна. Би тэрнээс өмнө ерөөсөө амьдралдаа 1 сараас одоо хурд хугацаанд жимд үзээгүй байхгүй. Тэгээ би яаж 10 сар тасралтгүй явж байгааг гэхээр би ерөөсөө ганцхан энэ дээр нэг ойлголтын шифт хийсэн. Тэр нь ерөөсөө би өмнө нь би жимд хийх ёстой гэж өөрийгөө бодоодсон байхгүй. Би жим хийдэг хүн болон би дасгал хийдэг хүн болно гэж бодсон. Харин энэ удаад миний юу өөрөлдсөн бэ гэхээр би угаасаа жим хийдэг хүн штэ гэж өөрийгөө итгүүлсэн байхгүй. Би угаасаа л жим хийдэг хүн. Тэнгүүд угаасаа дасгал хийдэг хүн юу хийх юм? Угаасаа эрүүл амьдардаг хүн юу хийх юм? Өдөртөө. Жимдэл явна үстэй. Би угаасаа контент хийдэг хүн. Тэгээ юу хийх юм? Контент хийнэ үстэй. Би угаасаа бизнес хийдэг хүн. Тэгэхээр яах юм? Би бизнесийн төлөвлөлттэй юм үстэй. Тэгэхээр хүн өөрийгөө хин гэж хүлээмжшөөрнө. Харин тэгээд хүлээмжшөөрчих юм бол үйлдэл нь араас нь хөнгөн урсаад дагаад ирчт юм бэл. Бид нар болохоор ерөөсөө өөрөөсөө гаднах тэр зүйлүүдийг өөрсдийнхөө дээр тавиад одоо жишээ нь би сууг учраас би фитнес хийдэг болно гэд өөрийгөө тэр фитнес ч юм уу тухайн тэр гадна байгаа ертөнцийн нөхцөл байдлынхаа доор тавиаж чаднаач гэж байгаа юм. Тэгэхээр бидний дээр энэ юмар хүчтэй болохоор хизээч үр дүн гардаггүй гэсэн. Эсвэргээрээ би өөрөө дээр нь гараад би фитнес хийдэг хүн. Би бол ингээд контент хийдэг хүн. Би бол угаасаа ингээд сард 10,000 орчим 20,000 орчим доллар олдог хүн болоод өөрийгөө тэгж хүлэмжшөөрөд тэгээд байгалийн тэр урсгалынхаа дагуу би угаасаа ийм хүн чи ямар юу хийх юм? Жимэл хийнэ үстэй. Хүмүүс харин би турах, би бүдүүн учраас би жим хийдэг хүн болмоор байгаа учраас би төмөрж яваа гэж төмөр өргөстэй гэж өөрийгөө хүчээр хийгээд байдаг байхгүй. Хүчээр улам хүчлээд байдаг. Тэгээд энэ дээр хүмүүс би тийм байгаагаа өөрийгөө сахилга баттай болох хэвээр мэн би сахилга батгүй мэн гэж өөрийгөө тэмцэлдээд өөрийгөө хараагаад өөрийгөө өстө яагаад тэгээ өөрөө өөртөө тэмцэлдээд тэгээ хүмүүс амархан тэр стрессийг гаргах арх тамхитай дадаа гэдэг олон юм яадаг байхгүй. Эсэргээ та өөрийгөө байгаагаар нь хүлэмжшөөрөөд тэг өөрийнхөө шинээр тэгж өөртөө суулгамаар байгаа зүйлийг юу гэхээр би угаасаа ийм хүн юм байна гэдэг тэр эхлээд байх дээрээ буюу хийх биш байх гэдэг зүйл дээр анхаарах юм бол араас нь дагалчт юм бэл. Тэг яг ингээл одоо ингэ нэрлж байгаа зүгээр та таашаа судлах юм бол одоо шинэ нэг effortless living гэж байна. Effortless living буюу хүчин чармаалтгүй амьдрах. Гэтэ хүчин чармаалтгүй амьдрах гэдэг нь юу ч хийхгүй байгаад байх биш зүгээр байгалийнхаа тэр флоутэй амьдралын тэр урсгалтай хамт хөөж явах хэлж байгаа. Эсвэл одоо шинэ тэр Wu Wei, Amor Fati их мэтлэн гэх философийн талаас ойлгуулж болж байгаа. Ян зэн ойлгуулж байгаа. Миний болохоор ингээд яах одоо шинэ ойлгох туртай үнцний үг хэлээр transurfing гэдэг нь. Transurfing reality гэж нөмөд байх. Одоо шинэ ингээд бодит байдалтай хамт ингээд surf хийх гэдэг юм. Тэрэн дээр юу гэдэг тэрэн дээр ямар ойлголт гардаг вэ гэхээр ингээд яадаг юм байна л да. Далайн давлгаа ингээд хүн ирж хахад далайн давлгаа ингээд ирж хахад хүн тэн дээр биеэ сул тавих юм бол давлгаа ингээд авч яваад дэше хөө гэж гавшдаг байхгүй. Тэгтэл далайн давлгаа ирж байхад тэн дээр тэр давлгааны эсрэг тэмцэлтэй юм уу ямар нэгэн байдлаар хүн биеэ чангалаад тэнд одоо ингээд юу гэдүүлээ тэмцэлтэй түчигнэлтэй ингээд тийчээд нурах юм бол давлгаан цохигдоод ундаг гэж байгаа юм. Тэгэхээр яг бид нар амьдралтай адилхан амьдрал цаанаасаа тэр бүх юм улирал цаг одоо шинэ өдөр шин болдог те үйл намар болдог гэдэгтэй адилхан улирлын дагуу бүх юм циклээр явж байхад бид нар тэр циклийн эсрэг алалцаад ах шаардлага байхгүй харин
тухайн үед ямар цикл явж ийн тэр давалгаатай хамт бие сул тавиад хөвөөд хийх ёстой юм хийгээвч явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Эсвэргээрээ бидэрт одоо бидний амьдралыг цорын ганц хэцүү болгоод байгаа юм юу гэхээр улирал нь болоогүй зүйлийг бид нар мянга хүчлээд давалгаа ярьж хахад бие чангалаад байгаа байхгүй бид нар. Тэгээд бие чангалаад тэр давалгаан цохиулж унаад байна гэсэн. Ерөөсөө л бидний зовлон тэндээс л ирээд байгаа юм. Тэгэхээр яг давалгаа хаана ирж ийн тэрийг дагаад явж. Одоо биш нь одоо би яг мэдрээд байгаа нь юу гэхээр 100 болохоор ингээ хүн болгон гэгээлцдэг шүү дээ, тэ. Заавал бас би тэгж л болоод. Би болох өмнө нь бол ингээд үгүй юм байхсгүй бас үүж боддог байсан. Тэгээ заавал энэ логин хийх хэрэгтэй гэж. Одоо бол бас жоон тийм бодол багсаад байна. Аль болох 100-ны одоо тэр хавфан байх хэрэгтэй юмнуудыг ингээд гоё гаргаал чөлөөтэй. Гоё ингээд ажиллаа хийждэг, бичлэгээ хийхдээ ингээ бичлэгээ хийждэг. Мөн дээрээс нь гоё парад хийдэг. Одоо Европт бол ерөөсөө тийм шүү дээ. Тэгэл хүмүүс өглөө орой бол ингээл одоо 1 2 3 болоо сайхан гадаанаа суугаал сайхан пим уугаал ингээл хайфан хийгээл хайфан хийдэг. Ерөөсөө тэр байгалийн цаанаас явж байгаа урсгалтай адилхан тэр давалгаа ингээд хамт явах юм л. Харин та тэр давалгааны эсрэг хүчлэх тусам өөрийгөө үгүйгээр тэмцэлдэх тусам бие чангалах тусам улам хэцүү болт юм л. Улам хэцүү болон таал улам зовно хизээ та тэрийг яг үндэ тавина тэр зүйлүүдээс өөрийгөө салгана. Гол нь таны тэр одоо энэ бас ганц үг шүү. Энэ миний надад өөрөөс аягүй чухал. Та өөрийнхөө тэр зорилгыг зөө. Өөрийнхөө тэр зорилго, тэр нь санхүүгийн зорилго байж болно, контент, ямар нэг юмны зорилго байж болно. Тэр зорилгодоо хүрэхийг хүсэж байгаа бол тэрнтэй тэрэггүй аз жаргалтай байж сурах хэрэгтэй. Тэрнтэй тэрнгүү сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй юм байна. Үгүй бол тэр гаднах нөхцөл байдал тэр гаднах мөнгө санхүү таны тэр зорилго чинь таны дээр буюу та тэр зүйлээ захирагдаад эхэлдэг юм байна. Тэгээд та тэр зүйл чинь ямар байхаас тахал таны одоо аз жаргал чинь ерөөхдөө тэрний хата доор нь орж байгаа байхгүй. Эсвэргээрээ та тэр зүйл байсан ч би аз жаргалтай байгаагүй ч би аз жаргалтай байх юм бол та тэрнийхээ дээр гараад буюу та өөрөө тэрнийхээ контролер та өөрөө тэрнийхээ эзэн өдөрдөгч нь болчихж байгаа байхгүй. Тэр зүйлийнхаа дээр нь гэсэн. Тэгэхээр та тэрийг яаж контролно. Тийм болохоор би яг ингээд нэг имийг чичрээд хийх гээд үр дүн гарах байгаад запста хаяа гээд хаяад явж байгаад харангууд буцаа ирэнгүүд гой санаа төрдөг шалтгаан нь угаасаа би дээр нь гараад ирэхээр анзаараад эхлэв шүү дээ. Тэгээ би тэрийг ажигласан. Тэгэхээр энэ дээр би яг үндсэн гол хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр та ямар нэгэн зүйлийг хийх гэж чичирж байгаа бол түр тавиад түрдээ хаяад хайж сураарай. Тэр зүйлтэй зүйлгүй аз жаргалтай байж сураарай. Хэрвээ та тэр зүйлтэй зүйлгүй аз жаргалтай байж сурах юм бол хорвоо ертөнц тэр чинь бүр улам нэмэгддээ шүү. Тэгэхээр өөртөө тэмцэлтэхэ болоод өөрийгөө хүлэмжшөөрөөд сайхан нуруунд дэх хачаалаа аваад 50 явуулчих. 50 явуулна гэдэг маань та тэрийг ингээд хийж авахгүй гэсэн үг шүү. 50 явуулж гинэ гэдэг чинь та тэр зүйлийнхэн дээрээ байна гэсэн. 50 явуулж чадахгүй байна гэдэг чинь та тэр зүйлийнхэн доороо байна гэсэн. Тэгэхээр 50 явуулна ямар нэг юмыг та орхино гэдэг маань та сул доройн шинж биш харин хүчтэй хүний шинж байна. Ямар нэг юмыг 50 явуулна ямар нэгэн зүйлгүйгээр би амьдрч чадна гэдэг нь хүчтэй хүний шинж болохоос сул дорой бууж өгж байгаа хүний шинж ерөөсөө биш шүү. За тэгээд энэ бичлэг ямар нэгэн байдлаар хэрэгтэй байсан бол subscribe хийгээд хонхоо дараа дараагийн бичлэг үлээж аваа. Дараагийн бичлэг гэр уулзцгаая.